Дараагийн мэдээг танилцуулъя. Шоколадны эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийн талаарх судалгаа гарсан байна. За өмнө нь хийгдэж байсан судалгааны нэгэн адилаар шоколад нь хүний эрүүл мэндэд эергээд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Гэхдээ бүгд шоколад яг адилхан нөлөөлөл үзүүлдэг үгүй болохыг судалгаагаар тогтоосон байна. За шоколадны үндсэн бүтээгдэхүүн болох какао нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаагаар тогтоосон. Гэхдээ сүүн шоколад идэх нь цэвэр какаоны үрийг хэрэглэхтэй адил эерэг нөлөөтэй биш гэдгийг судалгаа онцолсон. За эрсдэл болон ашиг тус нь харилцан адилгүй байж болох юм байна. Какао нь янз бүрийн ургамал хүнсний ногоонд дагуулдаг флавонолоор баялаг байдаг. За эдгээр нь антиоксидант, хорт хавдрын эсрэг өрөвслийн үйлчилгээтэй зэрэгээр эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай. Үүний зэрэгцээ какаонд агуулгаддаг теобрамин бодис нь цусны тархины саадыг нэвтэрч антизон рецепторын антагонист болдог мэдрэлийн хүчин зүйлүүдэд эерэг нөлөөлөл үзүүлдэг. За танин мэдгүй үйл ажиллагааг сайжруулдаг болохыг 2024 онд хийгдсэн судалгаа харуулдаг. Какаонд агуулгаддаг теобрамин насжилттай холбоотой танин мэдгүй сулрал, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин зэргийн эсрэг мэдрэлийн эсийг хамгаалах боломжтой гэдэг нь тогтоогдсон. За мөн какао нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг бууруулдаг болохыг тогтоосон. Европын урдсан сэргийлэг кардиологийн сэтгүүлд 2025 онд нийтлэгдсэн мета дүн шинжилгээнд флавоноор баялаг хоол хүнс нь цусны даралтыг ихсгэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй клиник хамааралтай хүн амын цусны даралтыг бууруулж зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаг болохыг тогтоосон. Өдөрт ойролцоогоор 1-2 порц хар шоколад эсвэл 2-3 хоолны халбаг какаоны нунтаг хэрэглэснээр эдгээр ашиг тусыг хүртэх боломжтой гэж судлаачид тэмдэглэжээ. Шоколадны хэрэглээ болон эрүүл мэндийн хоорондын хамаарлыг судалсан хамгийн том бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн санамсаргүй хяналттай явагдсан туршилтуудын нэг нь какаоны нэмэлт хичээл ба олон төрлийн амин дэмийн дүн шинжилгээний судалгаа юм байна. За энэ судалгаа нь нийтдээ 21 мянган гаруй хүнийг дунджаар 3 жилийн туршид ажигласан ийм ажиглалт судалгаа болсон. Оролцогчдын зарим нь өдөрт 2 удаа 500 мг какао пламол агуулсан нэмэлт хичээл уусан бол зарим нь плацебо хэрэгэлсэн байна. За ингэснээр бүх оролцогчид танин мэдхүйн тест болон чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийн түвшинд ижил төстэй үр дүн үзүүлсэн боловч уг нэмэлт хичээлийг хэрэгэлсэн хүмүүс зүрхний өвчнөөс нас барах магадлал нь 27% бага байсныг нь судалгаа тогтоосон. За гэвч судалгаа нь энэхүү судалгаа нь зөвхөн шоколад эдгийг сайн гэдгийг үнэлэх судалгаа биш гэдгийг онцлон тэмдэглэж байгаа юм. За Лондонгийн King's College-ийн судлаачид саяхан энэхүү удаа судалгаан дээр үндэслэн теобрамины хөгшрөлтийг удаашруулахтай холбоотой авч судалсан байна. За тус баг нь нийтдээ 1600 гаруй хүнийг судалгааны оролцогч болгож хамруулсан. Ингээд судалгаанд оролцогчдын өгөгдлийг судалж үзээд цусан дахь теобрамины түвшин өндөр хүмүүсийн биологийн нас нь он цагийнх нь наснаас нь бага байгаа гэдгийг тогтоосон. Гэхдээ хэрэг хүмүүс шоколаданд дуртай бол хаяа бага хэмжээгээр идэх хэрэгтэй гэдгийг мөн судлаачид анхааруулж хүмүүст зөвлөж байгаа. Гэхдээ худалдаанд байдаг шоколад нь шинжлэх ухааны судалгаанд ашигладаг какаоны бүтээгдэхүүнээс хамаагүй бага хэмжээний нэгдлүүдийг агуулдаг болохыг эрүүл мэндийн мэрэгчлэнүүд хэлж байна. Хар шоколад нь флавонолын түвшин хамгийн өндөр агууламжтай байх хандлагатай байдаг бөгөөд эсэн чихэр бага, нэмэлт өөх тос багатай байдаг юм байна. За цагаан шоколадны хувьд какао болон цэцгийн тосыг агуулдаг. За какаоны хатуу бодисыг бол агуулдаг. Өөх тос эсэн чихрийн агууламжийн хувьд аль аль нь өндөр байдаг учраас тэжээллэг чанараараа хамгийн бага ашиг тусыг үзүүлдэг юм байна. За эрүүл мэндийн ашиг тусыг хүртэхийн тулд хэр шоколад хэрэглэх шаардлагатай эсвэл боловсруулалтын явцад ямар байдлаар бусад найрлагыг нэмэх шаардлагатай, тухайлбал эсэн чихэр, сүү, какао, цэцгийн тос зэргийг яаж нэмэх талаар судалгаа одоогийн байдлаар хийгдээгүй байна. За энэ нь бол тодорхойгүй байгаа судалгаа юм байна. За тийм учраас энэ чиглэл дараагийн судалгааг бас чиглүүлэх шаардлагатай гэж судлаачид харж байгаа юм байна.